одоо энэ жил манай театрын 95 жилийн тохиож байгаа. Удахгүй одоо 2031 онд 100 жил болно. Мэргэжлийн ууган байгууллага. За тэгээд хамгийн түрүүнд энэ гадаад харилцааны тал дээр бол нэлээх анхаарсан. Тэгээ энэ анхаарлынхаа хүрээнд өнгөрсөн жил бид нэр Унгар улсын Будапешт хотын үндэсний театртай одоо уулзаад тэр Митэм гээд олон улсын том фестивал болдог юм байна. Энд оролцох тухайга танилцуулаад тэгээ эрхэн аваад өнгөрсөн жил Митэм наадмын 20 гаруй улс орнсон Митэм наадмын нээлтийг бол одоо манай цог нэмхийн зохиол одоо Тэнгэрийн хүч хүчгээр нээсэн. За энэ нь бол бидний одоо энэ гадаад харилцааны тал дээр хийж байгаа том алхам болсон. За мэдээжээр бол гадаад эрхийн сайд төр төлөөлж Баццэг сайд маань очиж бол одоо нээж үг хэлж төрийн төлөөл болоод за тэгээд эндээс үүдээд тэнд одоо Покн гэдэг одоо Оросын театрын одоо бараг загалмалсан эцэг гэж хэлэгддэг. Өнөө цагийн том найруулагч тэнд манай жүжиг үзээд тэгээ энэ Санкт Петербург хотын 2006 оноос хойш одоо явж байгаа маш их өндөр цензуртэй Александрскийн театрын фестивалд өрсөн. Тэгээд энэ жил одоо 2026 оны 9 сарын 4-5-нд энэ наадам эхэлнэ. Бас тэгээ азтаач гэх юм уу, хувьтаж гэх юм энэ наадмыг бас нээж байгаа манай бүтээл. Тэгээд энэ бүтээлээр энэ театр одоо хааны театр гэж одоо хүмүүс бол их ойлгодог. Александр хаан зориулж хийсэн театр. Тэгээд энэ театрын тайзан дээр гарна гэдэг бол манай театрын хувьд бол нэр төрийн хэрэг. Одоо Монгол улсын хувьд бол өмнө хожид урдмын энэ театрын тайзнаа бол бүрэн бүрэлдэхүүнээр уран бүтээл тоглож исэн түүх үгүй. Учир юу гэх аваас Орос орн болвол театр их орн шүү дээ. Тэнд бол хамгийн мэрэгжлийн түвшингийн уран бүтээлүүд тэнд тоглож яддаг. Тийм учраас бол өндөр одоо босготой гэж би хувьдаа ойлгодог. Манай одоо алтан үеийн олон сайхан найруулагч уран бүтээлчнүүд дандаа л одоо Оросын том ГИЦ, ВИГИК хэмээх институтуудыг төгсөж энэ төр уран бүтээлээ төрөвж байсан. За уран бүтээлч хүний хувьд гэх юм бол сэтгэл маш их тогтолж байна. Одоо бид нэр Тэнгэрийн уран бүтээлээр яг жилийн өмнө Унгар улсад бас 2 удаагийн тоглолтоор фестивалд оролцож бас бид нэр бас анхлан нээжсэн болвол яг жилийн дараа өнөөдөр Оросын холбооны улсын Санкт Петербургийн 270 жилийн түүхтэй Александрскийн театр дээр одоо бид нэр бас уран бүтээл болгоход нэг Тэнгэрийн үе жүжигээс толиулах болсон маш их баяртай байна. Тэгээд миний хувьд бол одоо маш том нэр үнд ирэх гэж бодож байгаа. Тэр нь юу юм гэхээр одоо бид нэр 270 жилийн түүхтэй Арвин баялагтай энэ театрын бас яг одоо мөр зэрэгцэж байгаа одоо театрын одоо Оросын бас театрын экспертүүд мэрэгжилтнүүдэд уран бүтээлийн төлөвлөж бас үнэлт дүгнэлтээ авч мөн дээрээс нь бас театрын маань уран бүтээлчд бүрэн бүрэлдэхүүнээр оролцож байгаа гэдгээр бас маш их том онцлог байгаа. Тэгээ тийм ч учраас бол бид нэр бас бэлтгэл сургуультаа маш сайн хийж байгаа. Тэнгэрийн үе жүжигийн үндсэн одоо яг үйл явдал түүх одоо зохиол гэдэг юм бол мэдээж бид бүхний сайн мэдэх модон шаниугийн түүх. За энэ хүү модон шаниугийн түүхтэр бол бид нэр бас энэ хүү уран бүтээлээр газар бол улсын үндэс гэсэн нэрт одоо газар бол улсын үндэс гэсэн үндсэн том философиг тээж яваа. Тийм ч учраас Монгол хүний хувьд бол бахархал, бас бардамнал, бас маш их тийм одоо нэр төрийн хэрэг хүндэтгэл гэж би бас ойлгож байгаа. Театрын урлаг гэдэг бол өөрөөр хэлбэл амьд урлаг гэдгийг бол үзэгчид бүхэн мэдж байгаа. Бид нар сургуультаас сургуультанд, тоглолтоос тоглолтод тэрийгэ засаж сайжруулах нэг хөвшилмэл байдлыг засаж залруулах юм боломжтой байдгаараа бас онцлогтой. Одоо жишээ нь бид нар нодлон 2025 оны 4 сард Митэм олон улсын театрын фестивалд оролцож байхдаа тоглосон хувилбараа дахин шинжилж, дахин найруулж, дахин бас хөгжүүлэлт хийгээд энэ жил 6 сарын 19, 20, 21-ний өдрүүдэд яг Александринский театрын фестивалд оролцох хувилбараа шинээр боловсруулаад тэрийгэ одоо үзэгчдэд хүргээд ингээд тест хийж шалгаж ингэж үзсэн. Тэгэхээр бол жүжиг маань нэлээд бас их тийм богинохон товч агуулга дээр тулгуурлаж маш их тийм тодорхой одоо цаг хугацааны хувьд ч гэсэн өмнө нь нэг 2 цаг 40 минут үргэлжилдэг байсан жүжиг маань бол одоо бол нэг 2 цаг 10 минут хэмжээний ингэж нэлээд их тийм танагдж хасагдж бүх үйл явдал үзэгдлүүд маань их хурдтай өрнөж байгаа. За үүнийгээ дагаад бас хөдөлгөөний найруулга тайз декорацийн шийдэл маань ч гэсэн өөрчлөгдсөн. Учир нь Александринский театр маань өөрөө одоо круг буюу бидний хэлц заншнаар бол ингээ иргэдэг ийм
тайз баггүй учраас бид нар яг тэр тайзныхаа онцлогт зориулсан шин найруулга, шин тавилтуудыг бас дэглэж, шинээр тайз декорацаа бас үйлдвэрлэж гаргасан. Тэгээд бэлтгэлийг бол бид нар 6 сарын 19-20-21-нд базаагаад үзэгчтэй хүргээд тестлээд одоо харин жинхэнэ яг Александринскийн театрын тайзнаа тоглох хувилбараа болоод ингээ яг одоо бэлдээд ингээд дахин сэргийн санаад явж байгаа.